Яагтайд ихлэгч байхгүй байна. Яагтай ороод ирсэн байна. Тэгэл та тийм юм чийсэн. Ladies and gentlemen. Забуучлаа. Яа, энэ чон дээр буусан байна. Одоо энэ ч нөгөө дамжин цэцлэгтэй учраас нэлийн удаан хүлээж байгаа. Тэгээд л юм да. Дараагийн трансфер яг Себу руу явах трансферыг хийлгээд бүртгэлээ хэлсэн. Тэгсэн чинь харин манай компаниар бас явж байгаа Себу Филиппин руу явж байгаа дөрөв хүүхэдтэй таараад тэгээд тэднээсээ бас нэг жоохон асуудлыг шийдэж өгөөд ингээд сууж байна. Одоо тэгээд дамжинсэлтэй дугаар дарандаа Та онцсон би унтаагүй гэж.
дараагийн эшлэх цагаа хүлээж байна. За ингээд плесний эцэст одоо дараагийн нислэг рүүгээ явах гэж байна. Please ensure that all electronic devices not set to airplane. 어린이 선단에서 저절로 내려옵니다. In case of an emergency, 락스 제거한 뒤 어깨를 앞으로 잡아당겨 코와 입에 대고 бүр амар удаан суугаад яасан чи бүр гэдэс дүүрээ бүр амар хэцүү байлаа бүр бөхчмдөө. Тэгээ буусан чинь одоо жоохон бөхчмлээ. Тэгээ бүр тийм амар бөхчм биш. Тэжсэн найзлаа шат. Бүр ингээд бүсбэр амар өвдөлтөө. Бүр автахаарлаа бараг. Тэгээ нөгөө хүмүүс юу нэг онгоцон дээр яг онгоцноос ингээд шууд ингээд судласаа ингээд басаад ингээд бид очиж болоо бахтай басаад идэм болоо гэж боддог байсан чинь үнэхээр бүснэ өвдөд басаад идэв байсан юм байна ёо. Тэрийг бүр амар ойлголоо шүү. Одоо бүртгэлээ үзгээд байж юм хөрх ийм бүсэн юм яг үндэсний хамт хэсэг. Мэдгүй. Оо нага хайж заг цайд ишигсэн чи байх болсон баг. Юу ийж аа бэ? Надаас 3 4 4 тагс. Тэрэндээ санаа зовоод.
манай нөгөө компаниар явж байгаа бас нэг хүүхдүүдэд таарсан шүү дээ. Тэгээд тэр ерөөдөө хамт яваад байгаа байхгүй юу? Жан маань хурдан гараад ирсэн байх шүү. Duty free. Хоёр одоо гар. Яафэшөө. Disable. Hi. Hello. Hello. Гараад ирсэн чи бүр амар бүхэн халуун байна. Уулын бараа тийм байсан. За энэ суухан байна. Машины суугаад явлаа. Миний байранда хуваарлагдаж орж байна өрөөндөө. Агаад хоёр твэн ортой нэг өрөөнд байх хэрэгтэй. Тэгсэн чинь 5 6 адил болчихлаа. Би 6 агаа 5 дээ. Айл өрөө юм бол та. Бүр урслаа. Бүр амар халуун байна. Уртхан шиг орж өсөнд орохгүй л. Тэгээд би яг айл өрөөнд нь орох гэдэггүй байна. Бууж ирээгүй л юм аа тэ. Чиглүүлэгч угаасаа байгаа болохоор ерөөдөө явж ер нь надтай хамт бол солонгос хүмүүс л ирлээ. Солонгосын 3 оюутан ирсэн. Би хэд тэгэл өрөөгөө хуваарлаад ерөөхдөө би СБ сургуулийн танилцуулж яа гэсэн чинь одоо ингээд 1-2 цаг болж байхад залуучууд нь ингээд орны хүмүүсийн хоорондоо юм яриад сууж идэм бэ. Яг нэг юм тэмцээнд орж байгаа юм шиг санагдчихлаа. Ингээд чамдаа ингээд хүлээгээд хин ирэх болоо би хүлээгээд очив. Одоо ороод ирсэн. Энэ миний ширээ. Энд нэг найзтай юм байна.